За сайн байцгаана уу. Баярын мэнд хүргэе. Ер нь ямар ч баяр байсан бүгдээрээ л баярлж ий л да тийм ээ. Заавал зарим нь ялгаад. Тэгэхээр эрэгтэйчүүдэд заримдаа нөгөө баярлах баяр олдохгүй юм тийм ээ. Тэгэд яг нэг 3 сарын 18-нд хүртэл юу гэж ярьдгаа мэдж байгаа биз дээ тий. Тэгэхээр эрэгтэйчүүд ерөөсөө баяр олддоггүй. Тэгэхээр бүгдээрэнд нь баярын мэндийг хүргье. За нэг алга тшиж. Өнөөдөр би Бурхны хүүхдүүд гэдэг сэдвээр эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монголд аль бие усаар хүүхдийн баяр, их хөрсийн баяр гэдээ олон янзаар нь мэдж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн энэ өдөр бид бяцхан өрсийнхээ төлөө бас талархах, тэднийг эзний Есүс Христийн нэрээр өрөөх нь боломж олдсон байна. Гэтэ би өнөөдөр хүүхдүүдэд зориулж номлох гэсэнгүү. Ягаад гэхээр энэ ч одоо хүүхдүүд байхгүй байна. Өнөөдөр бид бүгдээрээ Христ дотор Бурхны хүүхдүүд юм шүү гэдэг талаар та бүхэнд эзний үгийг дамжуулахыг хүсэж байна. Хажууд байгаа нэстэ таавал Бурхны хүүхд шүү гэж хэлэхгүй. Нэгдүгээр Иохан номын 3-ын 1-р эшлэлээр ингэж хэлсэн байдаг. Бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар хിവэлийг эцэг бидэнд сойрхсныг хараач. Энэ үнэхээр тийм юм аа гэж хэлсэн баг. Амен. Бид бол Бурхны хүүхдүүд. Өнөөдөр Бурхны онцгойлон өгөгдсөн үг бол Иохан номын 1-р бүлгийн 12-р эшлэл байгаа. Энд чинь ингэж хэлсэн бас. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнхөө нэрэнд итгэгчдэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө гэж. Тэр бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их ивэл нэгүслийг тэр бидэнд өгснийг хамтдаа харцгаая. Тэр бол нэгүслийн Бурхан. Амен. Бид үнгүүгээр бид итгэлээрээ аврагдсан. Тэр эзэн ямар гайхамшигтай юм бэ гэдгийг бид тэр эзний хийсэн бүх зүйлээс бид нар маш тодорхой харж чаддаг. Амен. Өнөөдөр та бүхэн ч гэсэн үргэлжлүүлэн Христийн нэгүсэл дотор амьдарч байна гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүс нэгүсэл зөвхөн шинэ гэрээнд л байдаг гэж ойлгодог. Бурхны нэгүслийн талаар ярих гэвэл магадгүй пастор яг шинэ гэрээнээс илүү их ишлэлүүдийг хэрэглэх боломжтой тийм ээ. За ер нь Есүс Христ ч л нэгүсэл шүү дээ. Тэгэхээр Есүс Христийн тухай ярил энэ бол яг нэгүслийн тухай бид нар ярих гэж байгаамаа гэж ойлгож байна. Бид ч гэсэн ерөөдөө тэгэрж андуурдаг. Тэгээ Бурхны нэгүслийн талаар ойлгохыг гэвэл бид нар шинэ гэрээнээс ойлгох боломжтой гэж. Гэтэ үгүй. Тэр эзэн эхлэлээс төгсгөл хүртлээр нэгүслээ бидэнд өгсөөр л байсан. Хуучин гэрээнд маш харгас хэрцгий Бурхан байж байгаа. Гинт шинэ гэрээнд нэгүслэнгүй болсон юм. Үгүй. Хуучин гэрээнээс ч гэсэн тэр ямар гайхамшигтай нэгүсэнгүй юм бэ гэдгийг бид нар олж харж чаддаг. Тэр үеийн үед нэгүсэнгүй эзэн тэр байсаар л байсан. Амен. Яг үүндээ хуучин гэрээнд эзэн илүү нэгүсэнгүй байсан учраас өнөөдөр шинэ гэрээг бидэнд өгсөн байхгүй юу? Тэр эзэн хуучин гэрээнд илүү нэгүсэнгүй байсан учраас өнөөдөр шинэ гэрээнд бид түүний хүүхдүүд гэж дуудуулахын нивэлийг эцэг бидэрт өгсөн баг. Тэр хамгийн эхлээд би юу гэж тунхаглахыг хүсэж байгаа юм бэ гэхээр бидний эзэн тэр эхэнд ч тэр төгсгөлд ч тэр хуучин гэрээнд ч тэр шинэ гэрээнд ч тэр бол нэгүсэнгүй Бурхан юм аа гэж Есүс Христ нэрээр тунхаглахыг хүсэж байна. Амен. Өнөөдөр бид Бурханы хүүхдүүд гэж ер нь жухамдаа яг ямар утгатай юм бэ гэх талаар илүү сурахыг хүсэж байна. Өнгөрсөн 7 хоногт би лагер дээр гарсан. Агаар цайхан байна. Энэ жил ерөнхийдөө жоох эрт лагер дээр гарч байгаа. Тэгээд Нараа Ширк хоёртойгоо хамт байгаа. Тэгээд тэнцээ Анир гэд манай дүү байгаа шүү дээ. Нараа Ширк хоёрын маань баг гэж. Тэгээд Аниртай нэг хэдэн хоног хамт байсан чи ерөнхийдөө бүх хүүхдийн дуунуудыг бол сурж ийн л та. Поророо бол одоо бол тэр ямар ч нөгөө юм фильтргүй сонсд юм биш үү? Ямар ч юм зөвшөөрлгүй шууд ингээд чихрээ ордог юм дуунууд байт юм биш үү? Хүүхдийн дуунууд гэдэг чинь ямар хүүхдээ хаалхаа дуу тайнгууд гэрээсээ гараа явуулдаг юм шүү дээ. Гадаа бороо орж явахт ямар. Тэгэл ерөөсөө ямар ч сонголтгүй ингээд тийчээ хүүхдийн тухай дуумыг сонсож байлаа. Гэтэ энэ өдрүүдэд ер нь их ажиглалаа л да. Ер нь эцэг хүн үр хүүхдэд яаж хандд юм бэ гэдэг талаар. Янзын сайхан хандд юм. Оо ёо. Тэгээ ер нь бол хүүхдийнхээ юу яриад байгааг ойлгож байгаа. Хүүхд нэг ийм аваа гаргаж байгаа тий. Гэл хүүхдүүд чи орилдог штэ. Тэнгүүд Нараа Ширкээр ааваа гэж юм гэж ойлгож. Яаж тэгэж уншаад байгаа юм тий. Заримдаа нэг гэл зөрүүтлэхээ тий. Тэнгүүд энэ ээжээ гэж юм гэдэг.
Ерхэд энэ аваа болгоноор нь хүүхдээ мэдэрдэг тийм ээ. За тэгээд ер нь хүүхдийн төлөө ямар их одоо сайныг зориулд юм бэ гэдэг ерхэд хараад бас их юм мэдэрч авлаа л да. Тэгээд ерхэд Библиэлд бид Бурхны хүүхдүүд гэж хэлсэн байдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ яг ямар харилцаа юм бэ гэдэг талаар бид нараас эргэцүүлэх, бид нараас тунгаах, тэгээд эзний энэ үннийг бас мэдэх хэрэгтэй байна гэж харсан байна. Мэдээж ер нь бол яг бид үр хүүхдээ хэрхэн хайрладаг шиг Бурхан биднийг тийхүү хайрладаг гэд ихний ээлжинд ерөөхдөө ойлгочиход бол буруутахгүй хаа гэж бодож. Ихний ээлжинд буруутахгүй хаа гэж бодож. Бурхан угаасаа л дэлхийн ертөнцийг тэр бий болгосон цагаас эхлүүлээд биднийг амьшиг хайрладаг гэсэн. Ер нь Есүс Христэд шинээр итгэж байгаа хүмүүс Христийг юу гэж ойлгох гээд байдг вэ гэхээр энэ Бурханы хайр бол их болцолтой юм байна гэж харах гэдэг. Тийм ээ. За сайн юм хийвэл өрөөнө. Одоо муу юм хийвэл яах вэ? Өрөөгдөхгүй. За би гимтэй бол Бурхан намайг бол тоохгүй. Би бол гээд их зөвхт байж ижил Бурхан намайг тоох юм байна буюу Христийг сайн мдэггүй байгаа хүмүүс за заримдаа бид ч гэсэн заримдаа эзний хайрыг юм болцолтой ойлгох гээд байгаа тийм тохиолдол ирэхэд бол байх. Болцолтой хайрын талаар та нар бодоод үзээч. Бидний амьдралд өрөөд ирэнгүүт бид нар ингэж ойлгож байна уу? Намайг эзэн сайн хийсэн чи өрөөчлөө. Жишээ нь 11 дээр. Би яг энэ 7 хоног өргөсөн чинь дараагийн 7 хоног миний санхүү одоо сайжрлаа гэж бодъё л доо. Тэгвэл бид нар энийг эзэн би 11-ийг өгсөн чинь та өрөөчлөө гэж ойлгож байна. Хэрэв бид ингэж ойлгосоор байвал бид нар эзний шүүлтийг бид нар эзний сахилгажуултыг хүлээдэг болдог. Өөрөөр хэлбэл би сайныг хийвэл өрөөгдөх юм бол би мууг хийвэл шийтгэх юм ээ. Ойлгож байна уу? Яана би ойрд жоохон муу байгаа да. Хил амаа захирахгүй, ховж үзөөгөөд би ойр жоохон буруу байгаа да гэж мэдрэх үедээ би эзний тэр зэмлэлийг бид хүлээж байгаа юм. Яг эзэн цаг тухай бүрд нь бидэнд яг шийтгэлийг өгж гин үү гэвэл мэдээж үгүй гэд би маш их итгэлтэй. Амен. Бид буруу хийхэд л эзэн тэр доор нь алгаддаг. Сайныг хийхэд л эзэн тэр доор нь өрөөдөг байсан бол энэ болцолтой хайр биш гэж юу? Энэ бол буруу ойлголт гэдгийг өнөөдөр та бүхэн тунхагламаар. Бид өөр хүүхдүүдэд хайрлахдаа ер нь болцолтой хайрлалт юм уу? Би яг та бүхний зүрхсэл дотор байгаа тэр хайрын чинь талаар асууж шүү. Мэдээж заримдаа бид нэр хүүхдүүдэд хооллож унтлахын тулд ихэвчлэн болцол тавьж байгаа тийм үү? За нэг халбаг идчих тэгвэл аав нь тгий шүү. Тэ? Хоёр халбаг идчихвэл ингэж шүү гэл тэ. Наана бид нар болцол тавьж байгаа юм шиг мөрчлөө яг үнэндээ үр дүн нь миний хүүхдэд сайн учраас би үнэхээр үр хүүхдүүдийнхээ төлөө байгаа учраас бид нар тэр яадаг үлээ болцлоо. Энэ бол яг бидний зүрхсэл доторх болцол юм уу? Үгүй. Бид нар зүгээр л бүх зүйлээ үр хүүхдийнхээ төлөө зориулмаар. Бүх зүйлээ үр хүүхдийнхээ төлөө өгмөр. Хүн төрлөختөн бид нар өөрсдөө үр хүүхдээ ингэж хайрладаг мөртлөө бид нар эзний хайрыг бид түүний хүүхдүүд гэдэг энэ зүйлийг энэ нэгүслийг бид нар ойлгохдоо яагаад эзэн бидэрт болцол тавьдаг юм шигээр бид нар ойлгох юм бэ гэж. Адам Ява хоёрын тухай төмөр бодоод эргүүлэн санаад үзье л та. Адам Ява хоёрт эзэн юу гэж хэллээ? За хоёр нөхөр минь. Ямар ч байсан би та хоёрыг бүтээчлээ шүү. Та хоёр миний хайрыг аммаар байвал энэ сайн мууг мэдүүлэгч модноос битээд тийм үү? Аммар гэвэл одоо ирээд тэгээд хогчно гэж эзэн хэлсэн. Үгүй. Эзний хайрыг хамтдаа харцгаая л та. Эхлэл амнаас бид нар үзэж байгаа. Тэ өнөөдөр бол яг би сэдвчсэн ам л хийж байгаа шээ заяа. Эхлэл ам дээр бид нар бүтээлийн талаар өмнөх 7 хоногт бид нар өмнөх 7 хоногт үзсэн тийм. Эзэн нэгдгээс эхний нэгээс 5 дахь өдөр энд хэд ирэх бүх зүйлийг бүтээсэн. Хиний төлөө бүтээлээ? 6 дахь өдөр бүтээх гэж байгаа тэр хүний төлөө. Амен. Хэрвээ эхлээд эзэн хүнийг болцолтой хайрласан бол эхний өдөр хүнийг бүтээгээд дараа нь за чи миний үгэнд орвол би чамд их дараа нь нарыг бүтээж өгнө. Сарыг бүтээж өгнө, тийм ээ? За тэгээ бүр окей байгаад байвал би чамд өвс ногоог бүтээж өгнө гэж эзэн хэлсэн. Гүү. Эзэн болцлогоор бүх хараа хүн төрлөختөнд яасан? Аль хэдийн өгсөн. Харин эзэн бидэнд болцол тавьж байгаа мэт харагдаж байгаа. Та нар сайн мууг мэдүүлэх модноос битээ ид гэж хэлсэн энэ үг нь юу юм бэ гэхээр эзэн бид нар сонголтыг өгөөд тэр сонголтын цаана эзэн өөрийн илүү бэлхэм өрөөлөө байлгахыг хүссэн байхгүй. Үргэлж эзэн бидний өрөөхийг хүсдэгэ гэсэн үг. Газар тутамд нь эзэн үргэлж бидэртэй хамт байдгаа гэсэн. Амен. Тэгэхээр энэ дэлхий дээр эзэн бидэнд
маш чухал нэг өрөөлөг өгсөн нь юу вэ гэхээр энэ бол сонголт байгаад байгаа. Амин. Өнөөдөр бидэнд өгөх зүг Иохан 1:12-оос 13 байгаа. Яг 11-р эшлэгийг би та нарт уншиж ингэж хэлсэн. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ гэж хэлсэн. Эзэн бидэрт үргэлж сайныг бидний өмнө тавьж өгдөг. Сонголт нь хэнд байгаа вэ? Бидэнд байгаа. Эзэн бидний өмнө үргэлж тэр сайныг тавьдаг. Иохан номыг бичигч Иохан маань ерөөхдөө бид нар яг Библи судлаараас харуул нэг 2-3 онцлогийг бид нар Иохан энэ бичээшээс бид нар харж болж байгаа. Иохан ном эхлэхдээ ингэж хэлдэг. Эхэнд үг байсан ба үг нь бурхантай хамт байсан агаад үг нь бурхан байваа. Тэрээр эхэнд бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түнгүүгээр буй болсон юмс нэг ч үгүй. Түүнд ам байсан ба ам нь хүмүүсийн гэрэл байваа гэж хэлсэн. Үргэлжлүүлээд энэ Иохан номыг бичсэн дараа 1-р Иохан, 2-р Иохан, 3-р Иохан энийг бичсэн энэ Иохан бичээч маань нэг хүний талаар би ярьж ирсэн тийм үү? Энэ хөө ерөөхдөө юуг илүү их онцолж байгаа вэ гэхээр бурхан бол үг юм аа. Тэр бол ихэнд байсан юм аа. Түүгээр бүх юм бүтээгдсэн юм аа гэдэг талаар ярьж байна. Өөрөлд бидний амьдрал хэнээс ихтэй гэдэг вэ? Бурханаас ихтэй гэдэг талаар ярьж байна. Үргэлжлүүлээд тэр Иохан гэрлийн талаар буюу яг Иесус Христийн гэрчлэх талаар илүү тодорхой ярьдаг байсан. Тэр 1-р Иохан номон дээр ч гэсэн гэрлийн талаар бас тодорхой дурдсан байдаг. Бас Иохан юуг илүү онцлсан бэ гэхээр Бурханы хайр нэгүслийг буюу бид түүний хүүхдүүд юм а гэдэг энэ зүйлийг маш тодорхой хэлсэн байдаг. Би хамгийн эхлээд сургаал эхлэхдээ ярьсан 1-р Иохан 3:1-4 гэж хэлсэн байдаг гэлээ. Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар хിവэлийг тэр бидэнд өгснийг харцгаая гэж эзэн хэлсэн. Амен. Тэгээ хамгийн нэгдүгээр би юуны тухай ярьж байна гэхээр эзний хайр болцолгүй талаар бид нар ярьж байна. Яагаад тэгэхээр би яагаад эзэн болцолгүй биднийг хайрлаа юм бэ гэдгийг хамгийн эхлээд чухалчилж байгаа юм бэ гэхээр хүмүүс яг энэ итгэлийн талаар ингэж ярьдаг. Тийм ээ? Иохан 1:12 дээр харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь итгэдэгт тэрээр Бурханы хүүхд болохыг эрхийг өглөө. Энэ чинь болцол биш юм уу гэж бид нар ойлгуулах гэдэг. Гэтэ энэ болцол биш ээ гэдгийг би та бүхэнд хэлхийг хүсэж байна. Харин бидэнд илхэд эзэн аль хэдийн энэ өрөөлийг өгсөн юм а. Бид үүнийг харж гинүү гэдэг талаар ярьж байна гэсэн. Амен. Та бүхэн үүнийг харж гинүү. Бид Бурханы хүүхдүүд байхаар дуудагдсан юм а. Хажууд байгаа нэстэй хэлэхгүй бид Бурханы хүүхдүүд шүү. Нэгүслийн талаар тэр биднийг хэрхэн хайрсан талаар бид бодохдоо бид Бурханы хүүхдүүд гэдэг энэ мэдрэмж ер нь бид бүх зүйлийг бид зааж өгч гинэ гэж л ойлгох хэрэгтэй. Бурхан бидийг ямар их хайрладаг юм бэ гэдэг талаар бид ойлгох хэрэгтэй. Хуучин гэрээний Бурхан, шинэ гэрээний Бурхан хоёр ялгаатай юу? Ялгаагүй. Нэг Бурхан. Аль цаг үед нь ч Иесус Христээр бид аврагддаг. Иесус Христээр бид үрчлэгддэг гэж. Эцэг их хүний хувьд ер нь бол үр хүүхдэд хоолоо идэх нь айгүй чухал юм байна л да. Би бол сайн мэдгүй. Тэр хоолыг идүүлэхийн төлөө өстө махаа идчих тий. Нараа бол ерөөсөө тий урлагийнхаа бүх чадварыг бол ашиглаж байгаа. Би бол нараг тийм амар авьяастай гэж бодохгүй байгаа шүү дээ. Тэсээ 50-ыг хүртэл авч яваад би 50-аатай машинд явж байхдаа хэлсэн. Агийн дуу айгүй гоё дуулд юм байлаа шүү дээ. Тэгээ 50-аа юу гэж хариулсан бэ гэхээр ага би дуулж чаддаггүй шүү дээ гэж. Яг үндэ анирыг хоол өдөлгөн тул 50 хүртэл дуулж чадчих байхгүй. Солгоордгүй байхгүй 50 айгүй гоё дуулдаг тий. Тэр үр хүүхдийн тий эцэг их хүний хувьд үр хүүхд нь хоолоо идэх нь бол айгүй чухал. Яа тэгэхээр тэр амин дэмээ авч иж хоолоо идчих тэр үр хүүхдүүд маань эрүүл байна гэдгийг ялгаа байлаа. Эцэг их хамгийн сайн мэдчихэ. Тэрнээс чинь хүүхдэд харгалуулахын тулд биш шүү дээ тийм ээ. Дэлбэлж хайхын тулд биш шүү дээ. Өнөөдөр би та бүхэнд хоёр дахь нэгэн уриалгыг хэлхийг хүсэж байгаа нь юу юм бэ гэхээр Бурхныг сонг хоолоо ид гэж хэлж байна. Бурхныг сонг хоолоо ид гэж. Яагаад тэгэхээр эзэн бол хамгийн сайн. Тэгээ бид нар эзнийг сайн гэж ярихаас өөр эзний муу талыг бид нар хайгаад ч олж чадахгүй. Өөрөөр хэлбэл бид нар сонголт байна гэдэг нь эзний сайныг сонгох юм уу, мууг сонгох юм уу гэдэг нэг яриа гарах гад байж магадгүй. Уучлаарай. Даанч эзнийг сонгоход ямар ч муу зүйл ерөөсөө байхгүй. Эзнийг сонгох үед бидний амьдралд үргэлж яах вэ? Тэр сайн зүйлсүүд л яах вэ? Бурханаас өгөгддгөө гэсэн. Амен. Бурханд муу зүйл байхгүй учраас бид түүнийг сонгоход бидэд ямар хүндрэл, ямар бэрхшээл байгаа юм бэ гэж.
Би танаас яг ямар бэрхшээл байгааг нь тодорхой хэлж өгье. Би хэллээ шүү дээ, сая нэг хүүхдүүдтэй жоохон оролцолтлоо гэж. Би бүр жил хамт амьдрал доктор хамгаалах юм байна л дээ. Хүүхдтэй кинонуудыг та нар юу анзаардаг уу? Нүдэн том, нэг юм төсөөллийн нэг юм хязгаар байхгүй тий. Амар том толгойтой. Тэгээд одоо яг юутай ч юм дээ. Одоо хүүхдтэй кинонуудыг бид төсөөл. Тэгээ би гайхаад байгаа. Ямар мэдрэл муутай хүмүүс энэ хүүхдтэй киног одоо хийдэм болоо гэж. Энэ хөөрхөн нийлх амтан чинь энэ том тий жигтэй хүнээс айдгүй юм уу? Тийм том амтай хүнээс айдгүй юм уу? Бараг би айгаад ах чинь ч ямар аимшигын кино биш үү гэж хэсэг бодлоо л доо. Тэгээ бурхан надад айгүй их зүйлийг ингэж ярьсан. Тэр нь юу? Хүүхдийн төсөөлөл шал өөр. Яг тэр хүүхдүүд илүү хэтрүүлэхтэй ойлгох юм байна л тий. Бид нар бол нэг юм стандарт байгаа шүү дээ. Биний тий бидний юм. Гэтэ яг энэ дүр төрхөөрөө та хүүхдтэй харагддаг гэж бодож байна уу? Үгүй. Та бол амар том ангас харагдаж байгаа хүүхдтэй. Тэгээ бид нар бол ингээл учиргуул юм ингээл байгаа шүү дээ. Тэр уураа тэр хүүхдүүд яг тэгж сонсож байгаа гэж бид нар бодож байна. Үгүй. Мангар том бийтэй мангасл одоо тэр ямар ч том гартай, ямар ч тэ нүдэн том очоо баг яах гээд байгаа ингээл те. Бид нар өөрсдөө хүүхдүүдэд эрхлүүлэхдээ ямар ч царай гаргадаг нэг зураг аваад өөрөө хараарай. Яаж хүүхд маань одоо те. Тэгээд тэр хүүхдүүд чинь төсөөлөл нь шал өөр байгаа шүү дээ. Тэгээд бид нар ямар үед илүү их эзнийг сонгож чадах вэ гэхээр тэр хүүхдийн төсөөллөөр бид нар түүний ивэл нэгүслийг бид нар төсөөлж бид нар бодох хэрэгтэй. Амин. Ойлгож байна уу? Бид нар нэг юм амар яг бодит заримдаа утгаараа бид нар илүү их төсөөлөд ах шиг. Гэтэ эзэн юу хийж байгаа гэхээр та нар бол бурхны хүүхдүүд юм аа. Миний хүүхдүүд юм аа. Тэгээ би та нарыг яаж хайрладгийг та нар төсөөлдөө. Тэгээ яаж төсөөлөх вэ гэхээр тэр нэлэх хүүхдүүд ер нь эцэг гэхээ яаж төсөөлдөг, энэ дэлхийн ертөнцийг яаж төсөөлдөг шиг та нар эзнийг бас тэгж төсөөлөөч гэж эзэн өнөөдөр бид нар сануулж байна гэсэн. Тэр цөмөр бурхны хайрыг төсөөлье. Бид нар бол бурхны хайрыг яаж төсөөлж байгаа вэ? Илүү болцолтой төсөөлж байгаа тийм үү? Өө би эзэн хайрлахын тулд яах ёстой вэ? Сайныг л хийх ёстой юм байна гэж. Тэр одоо бид нар муу хийгээд байгаа хүмүүст яах юм? Хайрлахдаггүй юм уу? Тэгээ бид нар яг үндэ яг бурхныг бол бид нар одоо юу гэж хэлэх вэ? Гүтгэж ийна гэсэн үг байхгүй тий. Би сайныг хийж ижил хайрлагддаг. А мууг хийвэл эзэн намайг шийтгэн гэдэг энэ бидний энэ буруу бодол бурхныг яаж ийн вэ? Гүтгэж ийна гэсэн үг. Үндэ хизээч эзэн бидэнтэй яг тэгж ханддаггүй. Эзэн үргэлж бидний амьдрал тэр сайныг хүсдэг байхгүй. Нөгөө тэгвэл бид яг энэ бодол дотроо төөрөөд тэнээд яваад байх юм бол яг нөгөө нэг гаж урсгалуудыг бид нар үүсгэх боломжтой гэсэн. Гаж урсгал яаж бий болд юм бэ? Илүү төөрөөд байдаг байхгүй. Илүү өөрсдийнхоороо бурхныг байлгах гэдэг байхгүй тий. Яг нэг хүний нөгөө оюун бодолд гаж урсгалууд бурхан бол ийм юм аа гэж яах вэ? Бид нар байлгах гэдэг гэсэн. Би та бүхэнд эзний нэгүслийн талаар дахиад илүү тодорхой ярьж өгөх хүсэж байна. Бид хүртэх ёстойгоосоо илүү их хивэлийг эзнээс хүртдэг. Та хүнд итгэж байна уу? Би та нарын төсөөллийг, би та нарын оюун бодлыг яг одоо удирдахыг хүсэж байна. Тэгээ би та нарын оюун бодлыг удирдах гэхээр айгүй өрөвдөлтөй санагдаж байна. Бид нар ямар өчүүх юм бэ? Гэж тэ. Бид нар ерөөсөө төсөөлж чадах хэмжээндээ л төсөөлж чинь чаавста. Тэ нэг юм эзнийг бид нар яагаад ингэж хайрцагт юм бэ? Бид нар заримдаа нэг юм овоод ажгүй ингээл чимээг цаая гээл аяа илүү ингээл тэ бурханлаг болоод ирэхээр амар яа бурхан намайг харахтаа баярлж байгаа бахт эзэн намайг өрөөх бах та яс горцсон нохоо шиг. Тийм биш. Эзэн угаасаа үргэлж биднийг өрөөдөг. Таны сайн байна уу, муу байна уу, үнэндээ хамаагүй. Та түүнийг хүлээн авсан л бол та бурхны хүүхэд. Амен. Өнөөдөр ямар эцэг их те 5 хүүхдээ суулгачаал те онц сурж байгаадад нь илүү хоол өгвөл муу сурж байгаад нь хоол өгөхгүй өнжүүлээд байгаа юм байна. А мэдрэл муутай хүмүүс бол тэгж магадгүй. Гэтэ үүндээ ямар эцэг эхийн талаар бид нар ярихдаа хүүхдүүдэд ялгуурлах тэр бодлыг бид нар зүрх сэтгэлдээ тээх вэ? Хизээч тийм биш үстэй. Би одоо А болох талаараа төсөөлөхөөр нэг юм агуу зүйлийг би өөрөхдөө мэдрээд байгаа. Яг тэгэхээр би өөрийнхөө хүүхдийг гараад ирэх юм бол хизээч би нэг юм өөрөөсөө тустай хүн гэж тэр нөхрийг би бодохгүй гэдэг талаараа аягүй сайн мэдээд байгаа.
Хизээш би хүүхдээ өөрөөсөө энэ надаас тусаар гэж би хизээш төсөөлөхгүй гэдэг тийм нэдрэж байгаад. Ягаад тэгэхээр би өөрийнхөө хүүхдийг харахаараа би. Гүнээрээ би байгаа зү тий. Гэхдээ ямар сони юм бэ? Би ерөөсөө ягаад ч юм одоо миний толгойд ерөөсөө буудаггүй байхгүй ингээд тэгээ болсны дараа л ерөөхдөө төсөөлөх юм шиг байна. Тий? Тий? Охин байлаа гэж бодоход эмэгтэй би. Тийм л байж байгаа шүү дээ. Эрэгтэй бол яг би. Тэгээ яг одоо би хэрвээ яг нэг юм дээр илүү их одоо гомддог бол миний хүүхд ч яг тэгэх юм шиг санагдаад байна. Тэгэхээр би өөр хүүхдээ хайрлах хайрыг зөв төсөөлөл дотроо бодоход л ийм агуу байгаа юм чи та нар бол бүр илүү төсөөлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр эвлэр чуулганыхан Бурхны хайр нэгүслийг төсөөлөхдөө нэг юм болцлыг та бүгдээр авч хаяач гэж би та нарыг уриалж байна. Тэг ямарч болцолгүйгээр хайрлагч нэг юм аа. Би зүгээр муу хийсэн ч өрөөнө гэдгээрээ та нарыг би муу хийгээдээ гээгүй. Ойлгож байна уу? Бити тэгээ баярлаад бүксээ алгадаад заваараад яваад байгаарай тийм ээ. Хинч байсан Бурхан бидний өрөөнө гэдгийг та нар төсөөлж байна. Ямар агуу нэгүсэл юм бэ? Бидний оюун ухаан бол дандаа болцлыг л хайж идэг те. Ингүүлтийг нь тэрүүлтийг нь. Энэ надтай сайхан харьцаж байгаа юм чи би сайхан харьцъя. Энэ муухай харьцаж байгаа юм бол би муухай харьцъя. Заримдаа ухаалаг хүмүүсийн яриа айгүй сонир сонсогддог те. Хүн надтай яаж харьцсан би тэгж л харьцсан. Ой. Өөрөө хүнтэй айтайх харьцдаг юм шиг те. Яг бид нар хүн мөн чанараа бодоод үзвэл хүн болгон бид нар бие биентэй харьцахдаа яг үсээс семинарээр бид нар эрх ашигын төлөө харьцдаг үстэй. Амар Бурхан шиг заримдаа бид нар болцсон юм шиг ярих гэдэг. Хүн надтай яаж харьцсан би тэгж л харьцсан гэдэг нь өөрөө бусдтай Бурхан шиг харьцдаг байх наа дээ. Үгүй. Хэдийгээр бид нар амар гоё харилцаатай байгаа юм шиг мөртлөө бидний зүрхсэл гмийн үндэс байдаг учраас бид нар ихэнхдээ эрх ашиг дандаа хайдаг. Тэр ийм гимтэй биднийг эзэн ямар ч болцолгүйгээр тэр хариу нөхөлгүйгээр ямар гайхамшигтай хайрлсан юм бэ? Бид бол Бурханы хүүхдүүд. Амен. Хизээч төсөөлж хэлбэр дүрсээр илэрхийлж чадхааргүй тэр хайрын дотор яг одоо бид нар амьдарч байна. Амен. Та нар Бурханы хайрыг төсөөлөд үзээч гэж би уриалж байна. Энэ төсөөлөл бидний хэмжүүрээр бүү байгаасай. Амен. Илүү хүүхдүүдийн шиг юм хэтрүүлэхтэй тийм үү? Ийм даварцсан хайр байгаасай гэж би үнэхээр та бүхнийг Христ дотор уриалж байна. Амен. Библийн ишлэлийг би та бүхэн дахин уншиж өгье. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчд тэрээр Бурханы хүүхэд болохыг эрхийг өгөө гэж. Нэгүсэл түүний хайр бүх хүнд нээлттэй байгаа гэж. Харамсалтай нь эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр Иохан ном яг 11-р эшлэлээр нь тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг эс хүлээн авчээ гэж. Бус хүмүүс яагаад Бурханы хайрыг мэддэггүй? Тэд яагаад Бурханы хайрыг ойлгодгүй юм бэ гэхээр тэд түүнийг хүлээн авдаггүй гэсэн баг. Тийм учиртай гэсэн. Тэгэхээр бид тэгвэл эзнийг хүлээн аавна гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр бид түүнд итгэвэл би эзнийг хүлээн авч гинэ гэсэн үг байна. Бид нар сонголт байгааз болцол биш сонголт байгааг та бүхэн харж чадчихна уу? Болцол биш сонголт байгаа. Бидний сонголт зөвхөн түүнийг хүлээн авах. Түүнийг гэдэг нь гэрлийг, түүнийг гэдэг нь нэгүслийг, түүнийг гэдэг нь Бурханы хайрыг, түүнийг гэдэг нь бид Бурханы төлөвлөгөөг хүлээн авах талаар бид нар ярьж байна гэсэн. Амен. Өөр хүмүүс маань хэрхэн сайн сайхан энэ ертөнцийн дээр амьдрах юм? Бидний үг, бидний хайрын хэрэглэлийг. Тийм үү? Бидний тэдний төлөө хийж байгаа алив сайн бүхнийг тэд хүлээн авбал тэд сайн сайхан амьдран зөв. Харамсалтай нь бид нар Бурхан биш учраас бид нар муу зүйлсүүд байдаг. Бурханы хайртай харьцуулж болохгүй зүйл бол яг энэ. Тэрний юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар заримдаа муу зүйл байдаг учраас бидний өөр хүмүүс бидний муу талыг яадаг вэ? Дуурайдаг. Бидний өөр хүмүүс заримдаа бидний муу талыг дагдаг. Тийм учраас заримдаа бид нар яг өөр хүмүүстэйг санаандаа хүртэл хүмүүжүүлж чаддаггүй те. Нэг юм дутуу юм мэдрэгдээд байдаг. Харин бид эзнийг сонгоход түүнд муу тал байгаа юу? Байхгүй. Амен. Тэр бас сайн нэгэн. Бид эзнийг сонгоход ямар ч муу, ямар ч эргэлзээ, ямар ч буруу зам гэж байхгүй. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд. Бид эзний хүүхдүүд шиг байцгаая гэж би та бүхнийг уриалж хэлсэн те. Бид Бурханыг сонгоод, өөрөөр хэлбэл бид нар сайныг сонгоод, түүнийг хүлээн аваад тэгээд яа гэсэн? Хоолоо идгэсэн. Яахан бичээч маань те эзний үгийг маш их чухалчилж байгаа тэр. Тэр өөрөө үг юм аа гэж хэлсэн.
Эзэн үгээрээ энэ дэлхийн ертөнцийг бүгдийг бүтээсэн юм а гэж яах юмсан. Тэр өөрөө ихэнд байсан. Тэр өөрөө үг юм а гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бид эзнийг сонгоод бид түүнийг дагж байгаагаараа бид хоолоо идэж байна гэсэн. Бид өнөөдөр эзний үгийг сонсож байна юу вэ? Бид хоолоо идэж. Эсийн мүлгээрээ цуглаад бид нар эзний үгийг хуваалцж байна юу вэ? Бид хоолоо идэж. Тэг хоол идэх талаар бид нар зөв бодоод үзэхэд нэг бүтэн сойдэр нэг удаа нэг гусч өгөөл 3 дахь өдөр олдвол нэг гусч өгөөд олохгүй бол идэхгүй байд юм уу? Үгүй шүү дээ. Бидний хідэн 7 хоногт нэг удаа хүүхдтэй маш их хэмжээгээр өгөөд тэр хүүхд нь 7 хоног юу ч идэхгүй амьдарч байгаа. Амьдарч гин үү? Амьдрахгүй шүү дээ. За яг зарим чон мон нөгөө нэг нөхдүүд бол бүтэн хонд залгичаа тэгээд нэг сар мар амьдраад байгаа тий. Өөрхий амьтад. За том хүн бол нэг 7 хоног хоолгүй амьдрах байж магадгүй. Усмас суугаад тий. Тэгэл ингээл бүргэр үнэрлж байгаа л ус авгаал тий. Тэгэд амьдраад иш магадгүй. Харин мэлэх хүүхдүүд бүр илүү сол дорой гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй. Жохон л хоол оройтвол дархлаа нь муудаал. Жохон л анхаарал холдвол яадаг вүлээ? Нусноо гойжол заваараа зүгээр. Тэгэхээр бид бурхны хүүхдүүд юм бол бид хоолоо сайн иддэг байх хэрэгтэй. Өдөр бүр эзний үгийг уншихгүйгээр бид нар яаж амьдрах вэ? Бидний итгэл хэрхэн тогтох вэ? Юу бусдад сайн мэдээг тараах байтугай би яаж амьд үлдэх вэ гэдэг талаар өндөр ярьж байна гэсэн. Монголчууд бид нар өглөөдөө л нэг сайн чихэж авчаал тэгэл маргаашийн өглөөний хүртлээр дисэж байгаа юу? Дисдэггүй үстэй тий? Тэгэхээр бас чимээгүй цаг нь тийм чангалтай биш юм уу даа гэж бодогдохгүй байдаг. Өглөө л нэг Библи уншичаал тий? Тэгэл заац сайхан болчлоо шүү гэж явах бидэрт боломж байхгүй гэсэн. Бид нар хоолоос сайн иддэг сайн хүмүүс байгаасаа гэж таныг уриалж. Тэгээ эзний үгийг унших нь яг юу нь хэцүү юм бэ? Ойлгохгүй байгаа нь хэцүү байна уу? Ойлгохгүйсэн ч хамаагүй гэж хэлээд байгаа шүү дээ. Түр уншаач. Яах номноос эхлээд уншаад өгөөч гэл те. Одоо Библийн тэмцээн маань 6 сарын сүүлээр болох. Бидний бүх эзний үгтэй харилцаж байгаа энэ байдал маань бид яг хоолоо сайн идэж байна л гэсэн. Үр дүн нь бидний нүдэнд харагдах үсэ бодтой байдаг. Чимээгүй цагаа хийдэг, Библийг уншдаг, залбирдаг, сүм чуулгандаа явж байгаа итгэгч бидний хувьд үр дүн нь яадаг гэсэн. Нүдэнд харагдах үсээр байдаг. Яг нэлэх хүүхдүүдийг харахад 7-7 хоногоор ер нь амар өөрчлөлтүүд байдаг те. Эхний 7 хоногт нь аав байснаа дараагийн 7 хоногт нээж болцож байж байгаа шиг те. Амар царай зүс нь өөрчлөгдөөл бүх юм нь өөрчлөлтүүд байдаг. Одоо цуглаанд байгаа нэлэх хүүхдүүд харахаар те бид нар баг өнгөрсөн сар л яг аав байштэйгээ ярьжсэн бол дараа нь бид нар яг ээж байштэй гэдэг. Гэтэ яагаад нэр энэ жоохон далийчихад яагаад эрэгтэй хүмүүс хажууд нь яг ээж байштэйгээ хүүхдийг тэгэхээр уурлаад идэм бол те. Царай мэрэн аймаа хойс иж мэгэл амар царайлагч юм шиг те. Яг үнэндээ эмэгтэйчүүд нь илүү царайлаг байгаад байгаа шүү дээ. Тэгэл яг ээж байштай хэрэгтэй хүмүүс амар ховс хийж мэгэл те. Амар ингэж мэг. Тэг эхлээд жоохон ээж байж байгаа дараа нөгөө хөвгт чи өөрсдөө аа болчиход байгаа шүү дээ. Бас те. Олзуурах хууштай зүйл нь. Тэгэхээр бид ч гэсэн ерөөдөө бол байнга өөрчлөгдөж идэг эзэн дотор. Өөр хэлбэл бид нар хэний дүртэй адилхан болж идэг үлээ. Өөрсдийн эзэн бурхан бидний аавтай бид нар илүү төстэй болдог. Амен. Заримдаа бид нар яг нэлэх хүүхдийг шууд аав болох талаар яриад байгаа те. Эсийн бүлгийн гишүүдийг бид нар яг тэгэж ойлгоо те. Чи цуглаанд явж жил болчихлоо чи одоо жоохон өөр хичлэгдмөр ядаргаатай ингээл те. Гэтэ үндэ нэг настай хүүхд ямар байгаа вэ гэж. Тэгээ итгэлийнхээ хувьд ч гэсэн бүр Монгол чуулганд даяараа харахад ч гэсэн бидний итгэл нялх байж идэг гот. Заримдаа бид нар Библиэс нэг их юм шаардаад байгаа ч юм шиг те. Хэцүү байдалтай байгаад байгаа шүү. Гэтэ Библиэд юу хийсэн байдаг гэхээр зүгээрээ бид нар хөлд орохын тулд эхлээд яадаг вүлээ? Мүлхэх ёстой. Мүлхэхийн тулд эхлээд яах ёстой вүлээ? Эргэх ёстой гэж тийм үү? Тэр эдгээр зүйлсүүд бидний амьдралд яг тогтмол явагдаж идэм а. Харин та те яг бусад үеийнхээ хүүхдүүдээс хоцорчихгүй тул бид нар яах ёстой? Хоолоо идэх ёстой. Бид нар хүний хувь тавилан төрсөн ямар хэвэл юм бэ? Бид нар үнийгээ сайн мэддэг. Заримдаа бид нар өөрсдийнхөө амьдралыг миний амьдрал ямар утгагүй юм бэ гэснээр яг нэг нэлэх хүүхд гараад ирэхээр бидний амьдрал шал өөр болдог те. Хүний амьдрал ямар гоё утгатай юм бэ гэж бид нар санагддаг тийм үү. Тэгээ яг л бид нар эзэн нүдэнд ингэхүүл харагдчих. Зүгээрээ
Бид нар итгэлийнхаа ихэнх энэ үе шатууд бид нар алдаж болно, унж болно. Бид нар яг хаагур яваад байгааг бид нар мэдэхгүй байж болно. Бид нар юм хин нэгэн ахлагчийн гараас л бид нар бариад алахгүй бол бид нар бүдэрч унах гэдэг юм шиг санагдаж болно. Гэхдээ бид нар хамгийн чухал нь цаг хугацааны явцад бид нар хүлд орно гэдгийг бид нар сайн мэддэг байх хэрэгтэй. Бидний амьдрал бол ариуслын амьдрал юм аа гэж хэлсэн тийм. Тэгэхээр энэ бүх үйл явц чинь яг ямар үед бий болох юм бэ гэхээр хоолоо сайн идэх. Хажууд байгаа нэстэ хоолоо идэ гэдэг хэлдэг. Тэ хоол идэх гэхээр айгүй гоё сонсогдож байгаа сте тий. Амен гэл тий. Хэрэгжүүлчмээр ч юм шиг бид нар тий. Тэгээ Библи уншаарайг бол бид нар жоохон тий. Амар амен гэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр би та нарыг гоё өөр үгээр ятгаж ш тий. Хоолоо сайн идэ. Өглөө босоод та нар цайгаа уудаг үстэй. Хоолоо ид, цайгаа уу. Эзний үгээс унш. Эзэн ирэх эвэл ур чуулганы энэ гайхамшигтай он жилүүдэд ирэх жилүүдэд эзэн бидний өөрийн үгэн дотор илүү их босгон байгуулна гэдэгт итгэлтэй байна. Амен. Эзэн аль хэдийн тэр гайхамшигтай тэр тэ кашиг тэр соскон дотор байгаа тэр сүүг бидэрт бэлдээд өгсөн шүү дээ. Тийм үү? Харин бид нар уухгүй маяглаад байгаа хөөхгүй тий. Та бурхан тэгэнгүүт нь одоо өнөөдөр надаар дамжуулаад поророо дуулуулж шүү дээ тий. Миний хүүхдүүд хаалаа идэрээ гэл тий. Бид нар жоохон ярваагаал заримдаа эзний үг жоохон амтгүй. Тэгээ эзний үг заримдаа хит халуун юм шиг бид нар санагдаж байгаа. Гэхдээ эзэн бидэрт тавьж байгаа анхаарлаа хизээж сулруулахгүй. Эзэн бидэрт тавьж байгаа анхаарлаа тэр хизээж сулруулахгүй. Маш тодорхой дүгнж өгөхийг хүсэж байна. Тэр эзэн биднийг ямар ч болцолгүйгээр хайрлсан бид түүний хүүхдүүд болсон. Магадгүй бид өөр хүүхдтэйгээ харилцаж байгаа энэ харилцаанаас илүү тэр төгс хэлбэрээр эзэн биднийг хайрладаг. Тийм биз? Тэр аль хэдийн загламай дээр аль хэдийн дэлхийн суураас эхлээд тэр биднийг сонгож тэр биднийг аль хэдийн хайрлсан. Та бүхэн эзний энэ хайрыг харж чадж гинөө? Чадахгүй байгаа нэг нь хараасаа гэж хүсэж байна. Үнэхээр тийм л хайраар эзэн биднийг хайрлсан. Эзэн бидэнд бүх сайныг хүсдэг. Тэр эзэн биднийг болцолтойгоор хайрладаг. Ямар нэгэн сайн зүйлийн төлөө бид нар нэг эзэн за эзэн бид нар ингэж сайн хийвэл та намайг ингэж өрөөрэй гэж бид нар заримдаа эзэнт хэлээ. Үгүй. Эзэн өгөх ёстой зүйлээ өгөх ёстой цагтаа л өгнө. Тэр бидний амьдралд бэлдсэн сайнаа тэр өөрийнхөө цагт л хийх бол. Харин би төвчээртэй юу гэдэг нь маш чухал. Цаг хугацааг би эзэн дотор хамт түнтэй өнгөрүүлж гинүү гэдэг маш чухал. Би сайныг хийхээр эзэн өрөөгөөд муу хийхээр хараадаг юм биш. Тэр бол болцолтойгоор хайрладаг маа гэсэн. Дэлхийн суураас өмнө эхлээд эзэн хүн төрлөختөн бүгдийг эзэн хайрлсан. Харин хүн төрлөختөн өөрөө эзнийг сонгодгүй гэдэг талаар Библи хэлж байна. Харин түүнийг сонгол бид Бурхны хүүхэд болдгоо гэж хэлсэн. Амен. Гайхамшигтай болцолгүйгээр хайрлагч нэгнийг та бүхэн илүү их мэдэрч түүнийг амсаасаа гэж би та бүхнийг уриалж байна. Бид бол Бурхны хүүхдүүд. Бид эзний нэгүслийг маш сайн мэднэ. Яг тэгэхээр түүний хайр эзний сүнсээр бидэртэй яг одоо хамт байгаа учраас. Тэгээ сонголт нь бидэрт байдаг. Хоёрдугаарт нь тийм ээ. Бүх сонголт бидэрт байгаа. Харамсалтай нь эзнээс бид нар мууг сонгох ямар ч боломжгүй тийм. Яг тэр сайн учраас. Тэгэхээр би эзнийг сонгож гинэ л гэдэг чинь өөрөө би сайныг сонгож гинэ л гэсэн. Би эзнийг сонгож гинэ л гэдэг чинь би яг одоо сайн замаар алхаж гинэ л гэсэн. Та Христээр ирээд түүнд хүндэтгэлийг өргөдөг, та эзнийг магтдаг, та залбирдаг байж байгаа бол та эзнийг илүү сайныг эрэлхийлдэг нэгэн байна л гэсэн. Амен. Тэгэхээр Христийг сонгож байгаа хүмүүст бол эцэст нь шагнал байх юм аа. Эзнийг дагж байгаа бол бидний амьдралд төгсгөл нь сүрэл байхгүй маа. Хамгийн сайн сайхан л байх болно гэсэн. Тэгэхээр эзнийг сонгоцгоё гэж би та бүхэнд уриалж байна. Гуравдугаарт нь бид нар хоолоо иддэг байгаа чи. Тийм ээ? Хамгийн энгийн бид нар Библи уншихаас бид нар эхэлнэ. Өнөөдөр бид нар магадгүй зарим хүмүүстэй би нэр зохиогүйч гэсэн эвэл ур чуулган бид нар даяараа ер нь бол жоохон итгэл дотроо хөксөрж байгаа байх боломжтой. Тэ? Яг тэр эвэл ур чуулган үүсэн байгуулагдаад 13 жил болж 13 4 жил рүү явж. Энэ цуглааныг байгуулахаас өмнө байсан хүмүүс маань одоо 7 8 жил 10 жил итгэсэн байсан хүмүүс байсан гэсэн. Тэгэхээр бид нар одоо тэ нөгөө нэг тэ одоо чинь би жишээ ээжээрээ аргадуулаад тэ каш ууж ивэл тэнэг үү.
Тэнийг үстэй. Тэгээ би цэцгалдаал байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Аль хэдийн мах идэх ёстой. Аль хэдийн би 90 цент байгаа бол би бас дараагийн төвшөнд бид нар яах ёстой. Гарах ёстой тийм ээ. Тэгэхээр бид яг өсөлтөөс өсөлт рүү төлөвшөлт рүү бид нар бас өөрсдөө тэмүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Мэдээж бид нар том болчлоо гэд богны хүүхэд байха болно гэсэн үг биш. Тийм ээ. Тэгээ бид нар одоо сүн хоол идэж байна. Паул бол маш тодорхой хэлсэн байдаг шүү дээ. Та нар эзний үгийн үннийг нэлэх хүү тэр цэвэрс хөсөмжилж байгаа адил хөсөмжлээ гэж хэлсэн. Гэтэ эхлээ би та нарт сүн хоол өгсөн. Одоо та нар бор хоолнд орооч гэж Паул хэлж байгаа шүү дээ. Тэр яг л үүний дагуу бид бурхны хүүхдүүд юм бол бид эзнийг сонгоод бид нар эзний үгийг хүлээн аваад бид нар хоолоо идэж явахдаа ч гэсэн үүн дотроо бас яах ёстой. Цагаан хоол, сүн хоол, бор хооллоо жоох ялгамаар байна. 2020 оны эвэл орч чуулганы бид нар хамтдаа харж байгаа нэг төсөөлөл зорилго төлөвлөгөө маань юу байгаа гэхээр бид нар 59 бүлэгтэй болоо гэж байгаа юм ээ. Тэгээ би айгүй олон хүмүүстэй тааралдаад айгүй олон хүмүүстэй би цуглааныхантай уулзаад бид тэр хүмүүс юу гэж хэлж байгаа гэхээр та эсийн бүлгийн ахлагч болно шүү гэж хэлж байгаа. Тэгээ хүмүүс тэгж хэлэнгүүт айгүй гайхаад байгаа. Би юу гэж те. Өөр хэлбэл би бор хоолнд орооч гэнгүүт гүй би сүгэл уужий гэдэг байгаа тайлхан гэсэн. Насаараа ихтэй хин нэг нэр ингээл гуйлгамаар байд юм хааш. Яавал бид нар 59 бүлэгтэй болох юм бэ гэхээр одоо байгаа нөхдүүд бид нар ер нь бүгдээрээ бор хоолнд орох хэрэгтэй. Нэг эсийн бүлэг 5-аас дээш хүнтэй байхгүй гэдэг талаар ярьж байгаа. Тэгээ манай цуглаанд байгаа эсийн бүлгүүд дандаа 10-аас дээштэй баг нэг цуглаан байх гэдэг шүү дээ тий. Тэгээ 17-8 чинь баг нэг цуглаан бий болох боломжтой байгаа зү тий. Цуглаан дотор нэг л том цуглаанууд яваад байдаг тий. Тэгээ эсийн бүлгийн талаар бид нэр ярьдаг. Илүү жижигхэн нэг хүн тэгээ нэг ахлагч 5 хүнийг хариуцна гэж. Тэгэхээр бидэрт одоо цуглааных нэг 20 ахлагч бол байна. Тэгээ одоо залуучууд инээ тэрийг тоолоход дахиад нэг 10-аад ахлагчтай ер нь гарч ийн. Дахиад 20 ахлагч нь яг энэ нэгдүгээр мөргөл энэчээ сууж байгаа хүмүүсээс гарна шүү. Тийм ээ. Тэгэхээр ахлагч байна, эсийн бүлэг хариуцсан гэдэг нь зүгээр нэг юм таныг би амар мундаг тэгээ лаг пастор гэдэг байгаа юм биш. Айгу ингийн шүү дээ тий. Зүгээр нэг 4-5 хүн хариуцаал хамтдаа цуглаал, Библи уншаал, сүнслэг цагийг яах вэ? Илүү жоохон манлайлаач ээ. Тэр хүмүүсийг цуглуулад хамт байгаач ээ. Тэглээгээд бид ингээд амар дааж давшгүй ачаа та нарын толгой дээр тавих гээд байгаа юм биш ээ. За юу. За. Гүргээгээд дэш тийм ээ. Тэгэхээр бид нар бас дараагийн төвшөнд гарах болсон ах トゥ усараа. Яагаад гэдэг олон шалтгаанууд байна. Би зөвхөн зах цохоос нь хэлээ л да. Олон чуулганууд биднийг хардсан шүү. Эвэл орчуудыг. Тэ? Эвэл өөрийнх нь бол мундаг, сайн, тэ? Пасторууд нь лаг гэж ярьдэн шүү. Гэдэг яах вэ гэдэг ярьж байгаа юм чи тэ? Тэгэхээр бид нар лаг байхад л болж байгаа байхгүй юу? Тэ? Тэгэхгүй эвэл чуулганых нэг юм сүүн хоолтонгууд байд юм аа гэж жоохон онцгой байгаа зү тэ? Тэгэхээр амархан би та бүхний өрөөлж байна. За нэг 3-4 хүн хариуцаад явахад яадгийн ямар те зүгээр шүү дээ. Харин ч нөгөө миний хариуцлага ихснэ гэдэг нь өөрөө ядаж би Библи уншдаг болдог байхгүй юу те ахлагч байна гэдэг нь тэрнээс биш ахлагч байна гэдэг нь юм амар ариун хүнтэй ингээл төв хүнийг хилдэггүй шүү дээ. Тийм ээ? Ахлагч байна гэдэг чинь айгүй амархан заа юу. Ахлагч байх амар шаардлага бид нар цензур тавиал ингээд байгаа юм биш. Харин ч ахлагч байх хүмүүст бид нар илүү анхаарад сургалтуудыг бид нар алхам алхмаар заая гэж байгаа юм заа юу. Энэ дотор үнэхээр би өстэй амар мундагтай ахлагч болсон шүү гэж байгаа хүн байвал гараа өргөдөө. Ялангуяа манай чуулган дотор нэг ахлагч нарыг бий болох гэж бид өстэй махаад идэж шин. Очоод хөөе ахлагч болоош гингүүд хүмүүс амар сонио. Зочиж харж бараал те. Би юу даа гэл те. Тэгэхээр нөөдөөс нь тийм ээ та гэдэг шин. Тэгээ өөр цуглаанууд айгүй сонио штэ юм ахлагч болмоор байгаа хүмүүс зөндөө байдаг те. Бүр юм ахлагч биш мөртлөө ахлагчийн дүртэй. Цуглаан моглаанд юм гоё дүртэй орж ирдэг те. Тэгэл бараг л за сайн мэнэ пастор гэж хариулахаас өмнө бараг л ахлагч биш байдаг байгаа хөөхгүй тий. Тэгээ манай цуглаан жоохон амбицтай амир. Яг үнэндээ нэг сайн амбицгээ яриад байдаг шээ тий. Нэг 4-5 хүний төлөөс жоохон санаа зовмоор байна. Тэгэхгүй тэгэл өөрсдийнхөө төлөө санаа зовоод байна штэ бид нар тий. Яг үнэндээ бид нар амир ховоо хийчихсэн байгаа хөөхгүй юу. Би юу да яах юм бэ яах юм. Би ингээл мөрөөрөө ажиллая гээл тий. 11 өргөөл ингээл явчих. Сайн байна л да. Гэхдээ одоо бас арай жоохон тэнийг алхам урагшламаар байна гэдэг талаар ярьж байгаа. Тэгээ үүндээ манай цуглаанд айгүй даруухан, итгэмжтэй, дуулууртай ахлагч нар маш их байдаг. Санал тавингууд
би юу даа гэсэн мөртлөө за гэд хүлээн авч байгаа хүмүүст би маш их баярлалдаг. Тэгээ манай цуглааны ахлагч нар яг тэгээ ахлагчрын хурал элдв зүйлүүд дээр ахлагч нар маань ярьж байгаа зүйлсүүд маань дандаа эзэн удирдах болтугай, эзэн хүчийг өгнө гэж байгаа ахлагч нар маш их байдаг. Амен. Үнэхээр бурхан хүчийг өгөх байхгүй юу? Тийм үстэй. Бидний нэг амар тэ сайн чадвараар хийдэг ч юм үйлчлэл биш ахлагч байна гэдэг нь тийм үү? Ахлагч бай гэдэг нь бурхан бай гэсэн үг биш шүү дээ, тийм ээ? Хамтдаа нэг хэдэн хүмүүсийг ахлаад хамтдаа хичээцгээе, тийм үү? Хөөе дөрүүлээ нэг уулзчихъя, нэг залбирчийя, библи судалжийя, тий? Хамтдаа гоё байя. Тэгэд дараачихын нөгөө нэг хүмүүсийг амьдралд суг өөрчлөгдөж байгааг хараад, итгэл дотор өөрчлөгдөж байгааг хараад биднийг дагах хүмүүс олширдаг. Тэгээд нөгөө 4 5 хүн чинь дахиад нэг 8 9 болонгууд дахиад яах вэ? Дахиад нэгийгээ жоохон тавиад за чи одоо эдрийг жоох итгэжүүлээд яваарэ. Эсийн бүлэг ингэж явдаг. Тэгэхээр одоо бид нар тийм үү? Олон хондийг алдахгүй тулд цуглааны бүтц маань илүү юм тий жижиг эсийн бүлэг нь илүү юм хумигдаад ахлагч нар илүү олон болоо. Тэгээ бид нар бие биенийгаа ингээ хараад явуул айгүй чухал байна гэдэг ийм бас байр суурь бидэрт байгаа шүү. За. Тэгэхээр бид Христ дотор өрөөгдсөн, сонгогдсон, бид нар дуудагдсан хүмүүс. Эзэн үнэндээ хэлэхдээ та нар тийм анхлан Христ дотор энэ найдвар дотор энэ алдар дотор дуудагдсан бид бусдын төлөө юмаа гэж эзэн нэгэнтээ хэлсэн байдаг шүү. Тэгэхээр хамтдаа Христ дотор Бурхны хүүхдүүд адил өсцгөөе. Том болъё. Амьдрал зохиоё. Тусдаа эсийн бүлэг авч гарыг юм чинь. Тэгээ ахлагч болмоор байгаа хүмүүс байвал надтай уулзахгүй те. Би ахлагч болмоор байна гэд. Тэнгүүт нь би юу гэж хэлнэ гэж бол те. Айгүй амархан шүү дээ. Тэгээ сайхан сургаад өгье. Ингээд хамтдаа хичээе, хамтдаа залбирая. Би эхлээд жоохон туслая. Тэгээд ингээд сайхан яваарэ гэдэг талаар ерөөхдөө ярьж хэлье гэсэн үг байна. Амен. Үнэхээр бурхан биднийг гайхамшигтайгаар бүтээжээ. Бид түүний хүүхдүүд гэж дуудуулахаар нэгүслийг үнэхээр эзэн бидэрт өгсөн юм байна. Бид нар зүгээр нэг юм югзэр, бид нар нэг юм нэг л хэвийн оюун бодлоор биш. Бид нар хүүхдийн тэр төсөөллөөр Христийн хайр нэгүслийг хараач гэж уриалж. Тэр эзэн биднийг ямагт хайрлах болно бити бити санаа зов. Тийм ээ? Алдаж онж бүдрэхээс эсвэл одоо тий муу байгаадаа бити одоо юу гэх вэ? Бити гонигл. Тийм үү? Эзэн биднийг босгох л болно. Тийм ээ? Яг тэгэхээр бид түүний хүүхдүүд байхгүй юу да. Эзэн биднийг тэр дахиж сэргийлэх л болно. Эзэн биднийг уучлаа, бити санаа зов. Эзэн биднийг хайрлах болно. Тэр биднийг халамжлахаа хизээ зогсоохгүй амин. Тэгээ би та бүхний Христийн хайрын дотор нэгдэж, түүнийг сонгож, тэг ялгаруулахгүй, хариу нэгдэхгүй Христийг дагаж эзэн дотор та бүхнийг өсөж төлөвшөөсэй хэмээн уриалж байна. Хамтдаа судлаасаа босцгоё.